Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа баруун өмнөд хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэрт айлчлах үеэр дэлбэрэлт болсон тухай Фарс мэдээллийн агентлаг дамжуулжээ. Дэлбэрэлтийн уршихаар 2 хүн амьрагдж 12 хүн шархсан байна. Харин ерөнхийлөгч осолд өртөөгүй бөгөөд дэлбэрлийн дараахан тэрээр төрийн мэдлийн телевизээр гарчээ. Албаны хүний мэдээснээр хий алдагдсанаас болж дэлбэрэлт болсон байна. Нефт боловсруулах үйлдвэрээс өтгөн утаа олгогдсон ч гал сөнөөгчд галыг аюулгүй болгосон гэж Фарс агентлаг мэдээлжээ. Тус газрын тос боловсруулах үйлдвэрийг хариуцдаг компани дэлбэрэлтээс үүдсэн аливаа эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлана гэж мэдээлжээ. Энэ нь бага хэмжээний осол байсан гэдгийг компани гүйцэтгэх захирал мэдгдсэн байна. Харамсалтай нь энэхүү бага хэмжээний ослын улмаас 2 хүн амь үргэлжлээ. Харин хөнгөн шархсан хүмүүсийг эмнэлэгт шилжүүлсэн. Тэдний биеийн байдал удахгүй сайжирна гэж найдаж байна. Үйлдвэрт гарсан аливаа гэмтэл нь экспортероо дэлхийд 5 дугаар ордог энэ улсын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөхгүй юм а. Олон улсын хоригоос болоод автомашины түлш импортлж чадахгүй байгаа энэ үед Ираны эрх баригчид газрын тос боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байгаа юм а.